За бид нар коронавирус халдварын үед бас инхээ мэндэ гэдэг хоёр дүрийг гаргаж ирээд хүүхэд багчуудаа эрүүл мэндийн боловсрол болох ялангуяа коронавирус халдварын үед халдвараас сэргийлэх чиглэлийн мэдээллүүдийг өгч ирсэн. Цаашдаа бид бас энэ хүүхэд багчуудад энэ хүүхэлтэй дүрээр бас мэдээллийг өгөх нь илүү бас үр дүнтэй юм байна гэж үзээд энэ инхээ мэндэ хоёрыгаа бол бас яг ийм бодит дүр болгож гаргаж ирж өнөөдөр хүүхдүүдтэй танилцуулж байна. Цаашдаа энэ хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг бага наснаас нь өгөх чиглэлээрээ бид бас инхээ мэндэ хоёроор дамжуулж маш олон төрлийн мэдээллийг хүргэх болно. Энэ нь бол мэдээж телевизийн контент хэлбэрээр мөн сургууль цэцэрлэгүүд хүүхд багчууд цугларсан газар очиж энэ эрүүл мэндийн мэдээллийг хүргэдэг түүчээлэгч хүүхдийн дүрийг бүтээсэн нь бол бас үр дүнгээ өгнө гэж бодож байна. Өнөөдрийн бас арга хэмжээг энэ Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр явууллаа. Хүүхдүүд бол маш ойр дотн хүлээж авч байна. Гэхдээ манай инхээ мэндэ хоёрыг бол хүүхдүүд энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд буюу энэ коронавирус халдварын үед бол мэддэг, таньдаг болсон байгаа нь бас их сайшаалтай байлаа. Цаашдаа бас энэ хоёр дүрээрээ эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбарын хүүхдтэйгээ харьцаж ажиллах болно гэдгийг бас хэлмээр байна. За чамаа хин гэдэг вэ? Тэлмүү. За хэдгээр анги? 3. За өнөөдөр ингээд инхээ мэндээгээд энэ сурчлагын энэ хэрэглэлтэй багчтай танилцлаа. Сэтгэл нь ямар вэ? Өндөр. Юу ойлгосон бэ? Өдөр болгон гараа угаахгүй байх, угаах ёстой ойлгосон. Инхээ мэндээ хоёр дахь зураг авахсан. Авахсан. ийм боддог номтой болсон шүү дээ, тий? Инхээ мэндээгийн нэртэй Тий. очиж Бодно. багчуудтай ингээд нэг гараа угаах, зайгаа барих, амны халдаа зүүх гэж зөвлөгөө хүргээрэй заяа. За. Хүүхд багчуудаа юу гэж хэлмээр энэ дүүнертаа, найзуудаа? Өдөр болгон гараа угааж өөртөө эрүүл байх зүйтэй гэж хэл. Инхээ мэндээгээд гоё танилцсан сэтгэл нь ямар вэ? Өндөр. Юу ойлгосон бэ бид? Гараа угааж, сүдэ угааж, эрүүл мэндэ хайрлах. Гараа угаа, сүдэ тогтмол угаа. Арай. Ингэснээр ер нь яах вүлээ? Эрүүл мэндэ Хайл. хэдгээр анги? 3. Өндөр. Намайг уучрал гэдэг. 3. Вакциндаа хамрагдаад гараа байнга угааж ханаа төрөхгүй байх хэрэгтэй гэсэн. Эрүүл заах хэрэгтэй. Өнөөдрийн хоёр танилцсан багтрын хэн гэлээ? Инхээ мэндэ. Хүүхдүүдтэй инхээ мэндэ хэлсэн амны хаалтаа зүгээрээ гараа байнга угаарай. Хүүхдүүдтэй инхээ мэндэгийнхаа зөвлөгөөг дагая. Эрүүл бай. Таны яв? Миний аваг нэртэй наран төгс. За эрүүл мэндийн яам. За түүний хэрэгслийн газартай хамтраад Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль. За ковидоос хойш анхудаа Чингэлтэй дүүргийн төрийн эмчийн сургуулиудын төлөөлөл болгож 17 дугаар сургууль дээр хүрэлцэн ирж за эрүүл мэндийн боловсрол тэрийг хэрхэн авах вэ? За цаашид эрүүл яаж аж төрөх вэ? Өсөж бэхжүүлэх энэ хүрээнд манай хүүхдүүд сургуулийн хүүхдүүдэд за сургууль судалгаа зохион байгуулалт их таатай байна. За үүнийг бас цааш нь өргөжлүүлээд сургуулийнхаа хэмжээнд өнөөдөр бол одоо үгүй бага ангийн нэг бүлэг дээр зохион байгуулсан бол энэ үйл ажиллагаагаа цаашд өргөжлүүлээд 17 дугаар сургуулийн нийт бага ангийн 29 бүлэгт за цаашлаад 17 дугаар сургуулийн бүх хүүхдүүд тийм энэ сургууль сурталчилгаа за эрүүл мэндийн боловсролыг олох чиглэлээр хамтран ажиллаад их таатай байна гэж ойлгож байна. За цаашид за сургуулиар засварлахгүй бас цэцэрлэг тийм ээ. За ерөнхий боловсролын бүх сургуулиудыг энэ үйл ажиллагаанд хамтан оролцуулбал илүү их үр дүнд хүрэх юм болов гэж ингэж бодож байна. хэмжээнд оролцох зочдыгаа урья. Өнөөдрийн арга хэмжээнд оролцоод эрүүл мэндийн яамны нийт эрүүл мэндийн газрын дарга
баярууд ахыхаа урьж байна. Манай автобус ресторан хүрч ирсэн байгаа. 이게 문제였네요. Тэгэхээр энэхээр мэдээ хоёр байна. Та бүхэндээ олон зурагт хуудасаар, телевизээр, анимашн хэлбэрээр та бүхэн өрөөл мэдээ боловсрол коронавирус халдвараас хэрхэн сэргийлж талаараа юм шүд амаа яаж угаах ёстой юм. За гар утсыг тийм үү. Өсөж хүмүүж ойрчуудаар та бүхэндээ гайх мэдээ ажиллуулнаа. Бид чамд контент мэдээллийг эрүүл мэндийн зөвлөгөө хүргэх болно. Тэгээд маш олон ийм эрүүл мэндийн зөвлөгөөнүүд үүсэн шүү дээ. Энэ бүхэн вакцина татлагын томоогийн вакциныг бид автомат хийх болоод юу сайн юм. Яа юм ингэ би өдөр болгон амнаа хатаад үздэг. Тий.
ийм уддаг ном олон юу байгаа. Ингээд нэг бас гоё номын зур байгаа. Их юм даа. За ингээд манай хүүхдүүд үлдсэн хүүхдүүд ингээд энэ бодох үйл ажиллагаанд ажилтаа болсон хүмүүстэй их юм даа хоёр бас маш их баярлалаа.